маань ээжийг үзсэн. Тэгээ би одоо ингээд өөрөө яг үзүүлээ дахиж зөвлөгөө авах яасан чинь та шинжилгээнүүд аваад гэдэгсэн. Дахиад шинжилгээг хийлгээд дээрээс. Би үндсэндээ 4 удаа шинжилгээ хийхэд миний хаван бол эхний 2 шинжилгээнд дээр буугаагүй. Тэгээд сая 4 сард би 3 сард одоо бас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас нэг энэхийн юм их сайн хараад байгаа аахгүй юу. Тэгээд би бас гордлог байгаа шүү дээ надад. Тэгээ би шинжилгээг аваад өөрийнхөө хяналтын эмчтэр очихоор болоо 3 дугаар эмнэлэгт очир аваад ордвоо. Тэсэн нэг жоохон зөвлөх эмчнэ гэдэг нэг огч танихгүй хүүхэн тэгэхээр одоо таны наадах чинь миний талаас зөвлөгөө хөдөөх юм байхгүй. Та зүгээр л өөрийгөө хянал гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ юм бичиж үү? Тэгээ намайг ингэсэн штэ гэсэн чи би мэдэхгүй юм аа нөхөр би чинь жоохон өөр хүрээд одоо яасан яагаад намайг хэлж байгаа юм бол гэсэн. Яг миний үздэг юм чаав гэсэн чи Бриланд байгаа юм. Тэр ирчээрээ гүйцэж Бриланд ирчдэр Бриланд дээр өөрийнхөө хянжсан 6 жил хянуулсан эмчтэрээ бүгд очсон чинь таны нүдний хаван чинь бүр буучч юу хийсэн бэ гэхгүй юу. Тэгээд би атомигийн одоо манай Монгол орж ирээгүй. Энийг би юу анхаа 6 энэ байна. Лютин. Лютин гэдэг энэ витаминийг хэрэглээ. Энийг анхаагаар Солонгосоос захиалж авахулсан байхгүй. Тэр витаминийг яагаад захиалж авсан бэ гэвэл миний нэг танил одоо өглөө гүйдэг нэг хөгшин маань надад витамин хэрэгтэй байна гэхээр би витаминийг аваад утсан чи би өөр витамин хэрэглэсэн гэхээр би одоо яг нэг ганц витамин хаана барьж явах юм? Өөрөө уурчигээд өөрөө юу агаад тийм дотор лютин гэдэг л үг байсан надад. Тэгэхээр за лютин чинь одоо яад юм болоо гэж одоо гайхаад одоо хүний нүд хөл тэ жиг сонсгол гурвч хүний хөвшрөлтийг айгүйх яад юм чинь нүдгүй бол асуудалтай юм чинь нүднийхээ талаар гүгээд байгаа юм шүү дээ. Тэгээ би энэ витаминийг өөрөө дураараа хэрэглэсэн. Тэгээ хэрэглэснийхаа дараа тэр очоод эмчээс зөвлөгөө авсан чинь таны яг тэр уудсан юмд лютин гэж байдгүйсэн байсан тийм юм байсан хамгийн түрүүнд лютин л гэж аа. Тэгсэн тэр лютин гэдэг маань энэ витаминд байсан байна. Тэгээ энэ нь болоод тэрхээр судсыг хамгаалт юм байна. Нүдний судсыг цусны эргэлтийг сайжруулах юм байна. Миний нөгөө толгын хаванг буулгах юм байна. Би өөртөө айгүй ихтгэлтэй энийг ууснараа би өнөөдөр ямар ч гэсэн би 20% харахтаа орчоод явж байгаадаа би бахархаж байгаа. Тэгээд би энийг эмч маань та яг уусан витаминынхаа орчин хайрлагыг аваад ирээрэй гэхэд би 4-4 үзүүлсэн. Тэгээд 5-д тэр хүн үздэг юм байлаа. Үзлэг хийдэг юм байлаа. Тэгээд би энэ витаминийг яг бэлгээгээс сараагаас хоёулаа орчуулга байна гэсэн чинь байсан. Тэгээ надад ингээд орчуулгынуудын айгүй сайхан ингээд яасан чинь энэ биднэрт айгүй хэрэгтэй витамин байна. Би өнөөдөр хэрэглэснээр би хараа орсон. Хараа маань сайжирсан. Одоо би улам энийг энэ бас заалтууд байна. Хөөрхөн заалтуудтай байна. Лютин нь болоод ирэхээр одоо бидний ч глюкин гэдэг нь одоо энэ харааны даралт гэдэг юм байна. Нүдний харааны даралт ерөөсөө 60-аас дээш насныханд явагддаг үйл ажиллагаа юм байна. Тэгээд тэр нь бол ерөөсөө хаван үүсгэх юм байна. Тэр даралт чинь. Тэгээд надад тэр 3 дугаар эмнэлгийн эмч миний дургу хүрсэн юу гэвэл таны над судас чинь хагруул та сохорно гэж хэлсэн байхгүй. Би сохормооргүй шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр би уурандаа гүйцэд одоо өнөөдөр би юм харж байгаа юм чи гордлог байгаа шүү надад. Хувь хүний үед тэгэхээр өөрсдийнхөө төлөө юу хэрэгтэй яадаг юм болоо Монголд бол ерөөсөө л хүний төлөө ажиллахаа байцсан юм байна. Чи та ингэж хэлээрээ ингээрээ тэгэрэй гэсэн хүн том ховор болсон байна. Ди ялангуяа нас агсан улсуудад бол хашаас та хаалганы цаанагаар өөрөө дураараа юм хэрэглэх гэж хэлэх юм байна. Бүр тэрэнд нь гомдол гүгээд очиж 6 жил эмчилсэн эмчийн хаараас гүйчээд очингуудаа энэ витаминынхаа лютин гэдэг үгийг л олоод сонсчихсан. Тэгээд за би ямарчсан лютин гэдэг юмтай зурлцсантай л гэж бодоод ингээд сараа юу бэлгээ хоёроосаа энийг ингээд аваад орчуулах нь юу асан чинь харин ямар гоё азтай юм бид нар бэлгээ сараа хоёр гэж нэг сайхан орчуулгын хүн байна.
Солонгос манайд яг энд аппликейшн дээр бол нөгөө англи хэлхэн дээр л байдаг болохоос ш манайд орж ирээг болохоор энэ бол биднэрт хэрэгтэй юм байна. Би энийг хэрэглэснээр сайхан нүдтэй болцсон байна. Тэгэхээр би энийг дахиж юу яах юм бэ? Энэ бас их 20-д заалтууд бас байдаг юм байна. Энийг бол хамаагүй дураараа бас хэрэглэж болдгүй юм байна. Тэгээд энд яагаад хамаагүй дураараа хэрэглэж болдгүй гэхээр энэ рутин бол хэлэн цэцэг биш үү? Тагицс гаргаж явдаг юм байна. Энэ яг одоо тэр рутин гэдгийг тагиц гэж одоо манай нэг гадуур ургаад байдаг нэг хэлэн цэцэг гэх нэг тагиц гэх нэг хөөрхөн цэцэг байдаг шүү дээ. Багвахад цэцэг шиг тэр цэцэгнээс гаргаж авдаг юм байна. Тэгээд энэ нь болоод ирэхээр шар толгоны пигмент гэдэг юмыг сайжруулдаг юм байна. Хамгаалдаг юм байна. Шар толгоны нөгөө хаванг хамгаалдаг юм байна. Тэгэхээр би энэ хэрэглэснээр өнөөдөр нүдтэй боллоо, их сайхан боллоо. Тэгэхээр та хувьд энд үлээж тэ энэ витамин бол лютеин ордог юм байна, витамин А ордог юм байна, цайр ордог юм байна, жимсний ханд ордог юм байна. Тэгээ энд бол хинт тохиромжтой гэвэл NASA гэсэн хэвнээ хараа муудсан. За шөнийн цагаар машин жолооч нарт телевиз их үздэг, компьютерийн өмнө удаан суудаг, хараа муудах эрсдэлтэй хүмүүс, хит ягаан туяа өртөгддөг хүмүүс хэрэглэх боломжтой. Тэгээ өдөрт нэг капсулаар уух юм байна. Хэтрүүл сараас илүү хэтрүүлэгш дахиж давтан уулзах уух шаардлагатай бол эмчийн зөвлөгөөний дагуу энийг уудаг юм байна.